Projected төслийн удирдлагын хамгийн анхны подкаст. Төслийн талаарх таны мэдлэгийг дахин нэг сэрүүлнэ. Сайн байцгаана уу сонсогчдоо. PMI Mongolia chapter-ын хулан байна. Төслийн удирдлагын анхны подкаст Projected маань энэ удаагийн дугаараа та бүхэнд Индонези улсын Жакарта хотоос хүргэж байна. За миний би карантинлагдаад Жакарта хотод төр саацсан байгаа тул подкаста зайнаас бичин хүргэж байна. Харин өнөөдрийн зочин дэлгэр цэцэг маань бидэнтэй Улаанбаатар хотод гэрээсээ холбогдож байгаа. За бидний урилгыг хүлээн авч подкастын маань зочноор оролцож байгаад баярлалаа дээгье. Сайн уу? Өрсөнд баярлалаа. За эрүүл сарвал сайн сууж байна уу? Эрүүл сайн карантинлж байна. Та нар баг анх удаа ингэ зайнаас бичиж байгаа бах тий? Тийм, бид нар өмнөх дугааруудаа Бизнес радио 98.9-ийн студид бичдэг байсан. Тэгээд үүссэн байгаа нөхцөл байдлаас шалтгаалаад анх удаага зайнаас бичиж үзэж байна. Гэхдээ хэрвээ бичлэгийн чанар бага зэрэг сул байвал сонсогчд маань бидний нөхцөл байдлыг ойлгоно гэж найдаж байна. За ингээд юуны өмнө сонсогчдоо дэлгэр цэцгээ товчхон танилцуулъя. Дэгийн маань та бидний сайн мэдэх Landman application-ыг үүсгэн байгуулсан Ant Systems компани төслийн удирдлагын албаны даргаар ажилладаг. Монголд ирэхээс өмнө Accenture компани Токио хотод дах салбарт бизнесийн стратегийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай бүсгүй байгаа. Тэгэхээр дэгийн мэргэжилтнүүд төслийн удирдлагыг өөрсдийн салбар, эрхэлж буй бизнестэй холбоо олон өөр өнцгөөс тайлбарладаг л та. Тэгэхээр олон улсын зөвлөх компанид ажиллаж байгаад Монголдо ирээд стартап компанид ажиллах огцом хөрвүүлтийг хийсэн туршлагаас өөрийн чинь өнцгөөс төслийн удирдлагыг юу гэж тайлбарлах нь надад их сонирхолтой байна. Стратегийн зөвлөгөөр ажиллаж байсан болохоор төслийг ч гэсэн аль болох нөгөө стратегтайгаа энэ компани маань зорилготой төслийн маань зорилго уялдаж гэнэ үгүй гэдгийг нь харахыг хичээдэг л дээ. Тэгэхээр ерөнхийдөө ямар ч нөхцөл төслийн удирдлага гэдэг маань тэг компани одоо зорилгот уялдах ямар нэгэн зүйлийг одоо өгөгдсөн тэр цаг хугацаа болон нөөц боломж зардалтаа тохируулаад хамгийн үр ашигтайгаар одоо delivery хийх буюу гаргахыг одоо бүтээхийг төсөл гэж нэрлэх юм болов уу гэж би зүгээр хартыг. Маш товч бөгөөд их тодорхой хариуллаа. Тэгэхээр санаас манай PMI энэ жилээс bite size knowledge, bite size information гэдэг ойлголтыг их түгээгээд байгаа л та. За би бол монголоор хумсын чинээ мэдээлэл гэж магчилж орчуулад байгаа. Тэгээ бид асар их мэдээлэлд дарагддаг болсон учраас аль болох товч бөгөөд тодорхой мэдээлэл хүргэхийг эрхэмлэх агуулгатай гэж ойлгоод байгаа. За өнгөрсөн 50 жилийн хугацаанд төслийн удирдлагын waterfall, agile зэрэг олон аргачлал бий болжээ. Тэгвэл яг одоо дэлхийд даяар үүсэт байгаа энэ нөхцөл байдалд төслийн удирдлагын ямар аргачлалыг хэрэглэвэл хамгийн зохимжтой ах вэ? За төслийн удирдлагын мэдээж маш олон төрлийн аргачлал байдаг. Би жишээлбэл Токиод ажиллаж байхдаа манай компанид хизээч нэг аргачлалаар ингээд дагнаад зөвхөн энэгээр манай компани бүх одоо төслийн удирднаач гэдэг юм уу те бүх клиентуудаа энэ талаар ийм одоо төслийн удирдлагын аргачлалыг ашиглаж зөвлөгөө өгнө гэдэг тийм ямар нэгэн тогтсон зүйл байгаагүй. Тэгэхээр энийг бол тухайн нөхцөл байдлаа тааруулаад янз бүрийн аргачлалыг хослуулж болно тий. Айл нэгийг сонгож болно. Маш тийм уяатан байдалтайгаар ажиллах нь зүйтэй юм болов уу гэж ерөнхийдөө боддог. Тэгээд одоо үүсчээд байгаа нөхцөл байдал маань юу вэ гэхээр ерөнхийдөө хямрал болох нь тодорхой болсон тий. 20 оны одоо дэлхийн нийт GDP одоо хас 3% байна гэд IMF-ээс сарсан чинь тэрийг эн чинь бол аяг өөдрөг үзэл байна. Бараг энэс илүү буурах болов гэд. Ер нь бол хямрал болох нь тодорхойлсон. 21 онд үргэлжлээд хямрал болж магадгүй гэж яригдж байгаа. Энэ нөхцөл байдал маань бүх одоо компанид хүн дээр тусч байна л да. Хэрэглэгчдийн худалдаа авах чадвар нь буурсан. Тэгээ өрсөлдөгч одоо зах зээлдээ өрсөлдөөн бол хаанаас ширвсэн ийм нөхцөл байдал байна. Тэгэхээр энэ маань компаниудад болохоор за тэгвэл бид нар ойрын 1-2 жилдээ ямар ч гэсэн бүсээ чангалахгүй болохгүй маань энд бэлтгэхгүй болохгүй байна гэж бодож байгаа юм л да. Бүсээ чангална гэдэг маань одоо тий зардлаа танана гэсэн үг, хүн хүчнөөс болцоогоо хамгийн үр ашигтайгаар зарцуулна гэсэн үг. Тэгэхээр нөгөө манай төслийн удирдлага гэдэг маань угаасаа альва зүйлийг альва тий
зорилгоо аль болох үр дүнтэйгээр үр ашигтайгаар биелүүлэх гэдэг тэр зүйл байдаг болохоор энийгээ одоо энэ хүнд цаг үед улам одоо тий зүйлгээд улам сайжруулад эндээ л анхаарнаа гэсэн үг болж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг яг ямар аргачлал вэ гэх тэнгүүд би одоо заавал ингээд цохон тэмдэглэх хэрэгтэй болох юм бол lean project management байх юм болов уу гэж бодож байна л доо. Гэтэ яг энэний одоо бүх процессыг нэ одоо хатуу чанга баримтлал хийж байгаа биш. Зүгээр энэ lean project management-ийн яг тэр хойдолд нь байдаг философи яг юу өгүүлээд идэгмэ гэдгийг нь ойлгоод авчих юм бол тэрийг нь хичнээн та project manager те PMI гишүүн биш байсан ч гэсэн PMP зэрэгтэй биш байсан ч гэсэн энэ хойдолд нь байгаа философиг ойлгох юм бол тодорхой хэмжээнд өөрийнхөө компани project-тай хэрэгжүүлж чадах юм болов уу гэж бодож байна. Тэгээ lean project management буюу төслийн удирдлагын lean аргачлал. Тэгээ энэ аргачлалын ард нь байгаа философиг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Lean project management гэдэг нь ерөнхийдөө одоо хүрх гээд байгаа тэр одоо үр дүн байна шүү дээ. Тэр хүрх гээд байгаа үр дүн маань ямар ч компани тодорхой хэмжээнд хэрэглэгч нь одоо бас нэг байгууллага байж болно, эсвэл хувь хүн байж болно. Хэрэглэгчтэй үнцийг авчрах гэдэг. Тэгэхээр тэр үн цэнийг яаж хэрэглэгчтэй үн цэн авчрах зүйлийг хамгийн бага өртгөөр хамгийн бага зардлаар хийх вэ гэдэг энэ хугт түн хойдолд байдаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг хэрэглэгчтэй үн цэн авчрахгүй зүйлийг хийхгүй. Аль болох тэр илүү ажлуудыг хасаад прожектаа ингээд хөнгөлөөд явнаа, хөнгөн прожект байна гэсэн тийм утга санаа хойдолд нь агуулгадаад байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо энэ lean project management-ийг хэрэгжүүлэх хамгийн ихний алхам болохоор хэрэглэгч маань юу хүсэж байгаа юм бэ те? Хэрэглэгч чинь одоо яг та ийм одоо бүтээгдэхүүн гаргачвал хэрэглэх үү гэж асуунгууд чинь хэрэглэн дахиад ийм байвал гоё гэж асар олон функцүүдийг нэмж хэлээл те. Мөрөөдлийн юм ингээд хэлээл өгдөг штэ. Яг тэр чинь ингээд үнэндээ зах зээлээр гараад хэрэглэгчид за худалдаж авах уу гэдэг юмгууд худалдаж авахгүй байх тохиолдол их байдаг байхгүй юу. Тэгэхээр хэрэглэгчийн юу хүсэж байгааг ойлгоно гэдэг бол тийм амар зүйл биш. Хэрэглэгчтэйгээ маш ойр харьцах хэрэгтэй. Тэгээд хэрэглэгч чинь үнэхээр энэ бүтээгдэхүүнийг худалдаа авахд бэлэн байна уу? Энэ та нарын хийгээд байгаа зүйл үн цэн бүтээж чадах зүйл байна уу гэдгийг нь нягтлах бас янз бүрийн арга байж болдог тий. Одоо урьдчилан захиалахад бэлэн байна уу ч гэдэг юм уу. Эсвэл та нар фидбек өгөхөд одоо цаг хугацаагаа хэрэглэгч чинь зарцуулж чадж гэнэ үү гэх мэтлэн иймэрхүү шинж тэмдгүүдийг харж агаад ямар ч зүйлсээ хэрэглэгчтэй үн цэн одоо бүтээх зүйлийг юу байхыг ингэ тодорхойлчих нь. Тэгчээд өөртөөхөө прожект руу ингэж одоо өөртөөхөө прожект ч юм уу эсвэл жижиг дунд үйлдвэрлэл одоо компанийнхаа нийт үйлдвэрлэлийн процедурыг хараад энэ дотор хэрэглэгчд маань ямар ч ашиггүй, ямар ч үн цэн бүтээхгүй тийм хэсэг юу байна гэдгийг нь анзаарахгүй. Тэгэхээр нөгөө нэг энэ дээр бол яг lean project management дээр бол 7 төрлийн тийм алдагдал буюу хэрэггүй, үр ашиггүй тийм зүйлүүд байж болдог гэж гардаг л да. Тэгэд энийг яг та нар өөртөө наривчлаад үзнэс. Ерөнхийдөө ингээд нэг нь ингээд одоо үйлдвэрийн нэг процесс нь илүү хурдан яваад нэг нь удаашраад байвал хурдан явж байгаа нөгөөтгөө хүлээгээд эсвэл одоо хитрхи их бүтээгдэхүүн одоо зарахгүй ээжэж агуулгатай хадгалаад ч юм те энэ бүхэн чинь хэрэггүй, үр ашиггүй, хэрэглэгчдэд ямар нэг үнц нь үүсэхгүй тийм зардлууд болдог. Тэгэхээр эдгээр зардлуудыг нэгээр нь би ямар хэрэггүй зүйл хийгээд байна гэдгээ ингээд баг багаар анзаараад тэрийг хасаад катлаад явах нь аюул чухал гэдэм байна. За тэгвэл хоёулаа ингээ сонсогчдоо илүү хүртээмжтэй байлгахын тулд жишээ аваад үзье. Намайг нэг 30 орчим ажилтнтай жижиг хэмжээний үйлдвэртэй бизнес эрхлэгч гэдээ хоёулаа төсөөлөе л доо. Тэгээд COVID-19-с шалтгаалan өнгөрсөн 2 сарын туршмын борлуулалт унаад үйлдвэрлэлийн ажиллагаа хязгаарлагдмал болоод тэгээд одоо бизнесээ цааш нь өргөжүүлж явуулахад бол тун хүндрэлтэй болцсон юм байна. Тэгэхээр яг энэ нөхцөлд би юунаас эхэлж ямар дэс дараалалтай үйлдвэрээ ихэд төслөө цааш нь авч явах хэрэгтэй юм бэ? Тэгэхээр эхлээд нөгөө хэрэглэгчээ ойлгохоос эхэлнэ гэсэн шүү дээ. Тэр нь эхлээд одоо жишээлбэл чиний жижиг дунд бизнес чинь нэг ундаа үйлдвэрлэдэг байлаа гэж бодъё те. Тэгээд энэ хямралаас өмнө болохоор нэг айгуу гоё зах зээлээр байхгүй, хүмүүсийн үзэл сонсож байгаагүй, ер нь нэг жоохон лакшри төрлийн ундаа үйлдвэрлэнэ гэд бодож исэн чинь яг ингээд ресешн болчлоо те. Хямрал болчлоо гингүүт хэрэглэгч чинь одоо яг хэрэглэгчийн нийц юу ах вэ те хамгийн
одоо амин дэмтэй тэгээд одоо наад захын хэрэгцээг хангахуйс хямд өртөвтэй тийм амны цангаа тайлах ундаа өсөн жижиж магадгүй шүү дээ. Тэгэхээр тэр хэрэглэгчийнхаа нийцийг ойлгочих юм бол чиний өмнө төлөвлөжсэн нөгөө одоо тэндээс хятаас ч юм уу те айгүй олон тоног төхөөрөмж оруулаад айгүй олон орц найрлагатай ийм үйлдвэрийн лайн бүтээн гэд бодож исэн чинь тэр чинь ингээд хэрэггүй болчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр за би одоо тэрийг нь кат хийчих юм байна. Тэр нь одоо алга болчих юм байна гэдэг юм уу те. Тэгээд одоо өөрийнхөө хүмүүстэй харьцах харилцаан дээр ч гэсэн прожектийнхаа менежмент дээр ч гэсэн одоо аль болох нөгөө lean project management болохоор decision making аюу simple те аюу амархан хялбар бөгөөд хурдан байдлаар шийдэх ч юм уу те одоо нэг том жижиг гэлтгүү гаргадаг алдаа болохоор одоо та нарын энэний талаар юу гэж бодож байна гэж нэг төсөл барьж гаргаж ирээл те нэг асуудлыг ч юм уу гаргаж ирээл имэйлээр урт мэйл бичээл шулуудаал тэгэл нөгөө хэдийгаа юу гэж бодож байгаа л гэж хүлээгээ суух ч юм уу те эн чинь бол энэ хямралын үед бол асар том лагшри байхгүй юу ягаад тэгэхээр тэр хүмүүстэй чи цалин өгч гин цалинжуулж гин үр ашигтай ажилуулмаар байдаг гэтэл тэр хүмүүс чинь ингээд яг чиний хүсэж байгаа зүйл бүрэн төвлөрөхгүй чухал асуудал ажлынхаа цагийг зарцуулахгүй байх гэдэг бол чиний хувьд аюу тийм илүү зардал болохоор одоо наад захын тэр имэйлийн асуудал дээр жишээлбэл за бүгдээрээ газ stand up хийгээд те 15 минут зөвхөн асуудал дээр төвлөрөөд яриадахыг шийдвэрээ гаргаадахыг ч гэх юм уу те ийм байдлаар өдөр тутмынхаа процесс дээр ч гэсэн юун дээр би хүмүүсийнхаа цагийг илүү ашиггүй зүйл зарцуулаад байна гэдгээ бас анзаарах те илүү тоног төхөөрөмж гаднаас оруулж ирчихсэн бол тэрийг танах ч гэдэм үү тиймэрхүү байдлаар харах юм болов гэж бодож байна л доо. За хэрвээ би жижиг ундааны үйлдвэртэй байсан бол нэлээд их өөрчлөлтүүдийг зоригтой хийх шаардлагатай болох юм байна. Хийсэн өөрчлөлтүүд маань хэсэгхэн хугацаанд үргэлжлэхгүй цаашид ч гэсэндээ бидэнтэй хамтдаа байх магадaltaй юм байна. Яг үнэ. За тэгээ өөрчлөлт гэдэг юу нугасаа л үргэлж байх зүйл шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ өөрчлөлтүүдийг төслийн менежер хэрхэн зохимжтой удирдах хэрэгтэй юм бэ? Одоо ялангуяа нөгөө нэг төслийн удирдлагаар олон жил болсон хүмүүс ч юм уу те эсвэл нөгөө том компанид корпорацид ажиллаж байсан хүмүүсийн майндсет нь жоохон статик болсон байх магадлал одоо тогтон болсон байх зүйл ажиглагддаг байхгүй юу? Тэрний юу гэсэн үг вэ гэхээр за бид нар ийм гоё төлөвлөгөө гаргаж ирсэн, ийм олон сараар ингээд төлөвлөсөн ийм том төсөл энийгээ энэ хямрал болно байна уугүй хамаагүй зүгээр энийгээ хэрэгжүүлмээр байна гэсэн тэндээ нэг өөрчлөлт оруулах тийм хүсэлгүй хүмүүс бас байгаад байдаг. Гэтэл ийм хямралын үед чинь те том жижиггүй ямар намид үлддэг вэ гэх тэнгуут чинь те томоохон venture capital компаниуд ч гэсэн хэлж штэ хамгийн хүчтэй нэш хамгийн одоо дасан зогсох чадвартай нь үлддэг юм амьд үлддэг юм гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр project manager-ууд тэгээ өмнө нь нөгөө энэ recession-ийн өмнө хямралын өмнө хичнээн олон ажил ингээд хийцэн тэрийг үргэлжлүүлмээр байгааг ойлгож байна л да тий. Гэхдээ аль болох тийм уян хатан нөхцөл байдалтай тэгэж тохирсон адаптив тийм хандлагатай байгаад тэгээд одоо зах зээл юм өсөж гин нөхцөл байдлын болчлоо гингүүт нь газ тэрийг нь шүүрч аваад тэгээд шаардлагатай шийдвэрүүдийг нь газ гаргуулад тий шийдвэр гаргах өөрөө албагүй шүү дээ. Гол нь ийм нөхцөл байдал үүсчээд байна, ийм опшнууд байна, сонголтууд байна. Тэгээд менежменттэй очиод одоо ингэж хурдан шийдвэрээ гаргахгүй бол бид нарт ийм риск байна гэдгээ аль болох ингэж шүглүүлээж тий дохио өгч анхааруулж авахгүй бол ойротох магадaltaй. Тэгэхээр энэ дээр аль болох хурдан ингэж хариу үйлдэл үзүүлдэг тийм project менежерүүд бол хамгийн тисчүүлдэг те дээрээс нь компанида одоо хувь нэмрээ оруулах тийм шанс байгаа шүү гэж хэлмээр. Энэ хямралыг зөв даваад гараад ирсэн төслийн менежер дараа нь ямар ч сорилт ирэхэд ер нь даваал гараад ирэх юм байна да тий. Тийм одоо энэ хямрал чинь магадгүй дээ бидний бодсоос муу бичиж магадгүй гинт дуусчих магадгүй шүү дээ. Тэгэхээр тэр үед нь бэлэн байхын тулд бид нар ингээд энэ хүнд хэцүү үед байнга ингээд сонор сэрэмжтэй одоо яачих вэ? Одоо ингэж одоо тэгчигээд бас нөгөө нийтлэг гаргадаг алдаанууд хямралын үед айгүй нэгчээгээд те хамаг зарлаа таньжсэн мөртлөө гинт хямрал дуусангууд хөрөнгө оруулаад зөрөгтэй дараагийн алхмаа хийхээ мартчихдаг, хийхээс айдаг тийм томоохон компаниуд бас байсан байхгүй. Тэгэхээр тийм одоо түүхийн алдаанаас суралцаад нөхцөл байдал ямар болж байгааг байнга ингэж сонор сэрэмжтэй анзаарч авах хэрэгтэй шүү. Тэгээд хямрал дуусах тэр өдрийг хүлээгээд өөрийгөө бэлдэж авах хэрэгтэй гэж хэлмээр байна. За ингээд онцгой байдал зарлагдсан яг энэ үед бидэнд туун хэрэгтэй санаануудыг хүргэсэн дээгээд маш их баярлалаа. За, өрсөн баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай сонсогчдоо. Баяртай.
Projected төслийн удирдлагын хамгийн анхны подкаст.